За сайн бацгаана уу. Өнөөдрийнхөө цөмөр лайв хичээлд оръё. Би өнөөдрийн лайв хичээлээрээ та нарт юу ярихаар бэлтгэсэн бэ гэхээр зэрэг ажлын байран дахь дарангуйлал. Бид одоо түрүүнийхээ хичээлээр ажлын байран дахь дарангуйлал гэхдээ удирдлагын зүгээс ирж буй дарангуйллын талаар үзсэн маа. Одоо тэгвэл яг одоо системийн гадуурхал буюу одоо ажилчдын дунд хин нэгнийг одоо шахан зайлуулах аль эсвэл ямарваа нэгэн байдлаар дээрлэхэнд оромжлох тийм байдал руу та нартай би хичээл хийх гэж бодлоо. За тэгээд намайг танихгүй хүнд өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Business Coach чиглэлээр ажилд сурч амьдардаг тийм нэгэн баамаа. За тэгээд өнөөдрийнхөө хичээлд оръё. Энэ ажлын байран дахь дарангуйлал тэр тусмаа системийн дарангуйлал буюу ажилчдын зүгээс бие биендээ үзүүлэх дарамтлал гэдгийг би заавал ярих гэж бодсны учир нь ихтэрс зэрэг одоо ажлын байран дээр гарч байгаа дарангуйллын 50-аас дээш хувь нь яг ажилчдын дунд явагддаг ба. Миний өмнө нь ярьсан тийм нэг боссинг буюу удирдлагын зүгээс ирж байгаа тэр дарангуйлал болох тэр зэрэг ерөөсөө 30 гаруй хувьтай л байдаг. Одоо болохоор яг одоо ярих гэж байгаа системийн дарангуйлал буюу ажилчдын дунд явагдаж байгаа дарангуйлал минь 50-аас дээш хувь. Тэгээд явагдахдаа эмэгтэйчүүдийн хувьд илүү их одоо эмэгтэйчүүдийг илүү ихээр хамардаг. Тэр нь болох тэр зэрэг бараг 80% нь эмэгтэйчүүдийг одоо тэгэж ад үздэг аль эсвэл тийм дарангуйлан дарамжилсан шинж гардаг бол эрчүүдээр 20% одоо байдаг баг. Тэгэхээр зэрэг энэ нь болох дээр зэрэг мобинг гэж нэрлэдэг. Одоо ямарваа нэгэн гадуурхах хин нэгнийг шахан зайлуулах гэсэн энэ бүхэн байна. Мобинг гэдэг нэрээр нэрлэгддэг. Тэгэхээр цөмөрөө ажлын байрны мобинг гэж ярьж болох байхаа. За энэ нь нэг талаар тухайн ажлын байгууллагын одоо тухайн байгууллагын ажлын зохион байгуулалт юм уу? Ажил үүргийн хуваарлалт юм уу? Одоо тэгээд тухайн байгууллагын культур гэж ярьдаг шүү дээ. Урлаг тэр муу байгаад тухайн байгууллагт одоо ажилчдын хоорондын уур амьсгал муу байгааг илтгэж байгаа юм. Яагаад гэвтэр зэрэг зарим байгууллага ажилдаа одоо өөрсдийнхөө вижн одоо миссион гэдэг шүү дээ. Тэрийг хийхийн тулд ажилчид нэгэн одоо зорилготой байж хамтдаа тэмцэж бид зорилготой хүрнэ гэдэг тийм юм хийхийн оронд зарим удирдлагын зүгээс муу учраас тийм муухай дайсагналц өрсөлдөөнийг ажил дээр бий болгоцсон тийм байгууллагч байдаг. Тэрний яадаг вэ гэхээр зэрэг хин илүү их хин илүү сайн ажиллана, хин нэгнээс илүү давуу талтай байна. Тэр хүн одоо ямарваа нэгэн байдлаар одоо дайснаа дарсан мэт хамгийн одоо өндөр цалин авдаг, бусдаа одоо баатарлаг үлсэг бүтээсэн мэт байдгаар одоо тийм урлагийг байгууллагатай бий болгоцсон тийм одоо байгууллагч байдаг. За нөгөө талаар энэ юутай холбоотой вэ гэхээр зэрэг тухайн хүн хин нэгнийг доромжлоо дээрлэхэд байгаа энэ ажлын хүн болох дээр зэрэг гэртээ ямар нэгэн хайр инэрэл авдаггүй. Хүүхэд байхдаа ямар нэгэн дутуу байдлын комплекс гэдэг юмд өртчихсөн. Тийм хүмүүс яадаг вэ гэхээр зэрэг би чадж байгаа дээрээ хин нэгэн дээрлэхэд одоо өөрийгөө ялж байна гэдэг мэдрэмжийг авъя гэсэн тэр муухай эгогоор бусдад яг тэр муухай зам гаргаад эхэлдэг. Тэгэхээр яах нь нэг талаар ажлын байрны зүгээс энийг одоо бий болгодог болж болох нь нөгөө талаас яалчгүй тийм хүний хувийн зан характер сэтгэл зүйн байдалтай холбоотой байдаг байна. За тэгэхээр зэрэг яаж илэрхэх вэ гэвэл янз бүрийн аргууд байна. Шүүмжлэл, доромжлол болж илэрхэх жишээтэй. Мэдээж хүн бол хүн тиймээс төгс хүн гэж хизээж байхгүй. Чи ямарваа нэгэн ажлын байдал алдаа гаргалаа гэж бодоход чиний алдаан дээр дөрөөлөд таны одоо тий ажлын чинь хүн чамайг доромжлоод ямарваа нэгэн муухайгаар үгээр хэлээд хашгираад одоо тэр битгийл ингээд бүр загнаад ийм байдлаар чам дээр бас илэрхийлж болно тэрийг. Яагаад гэвтэр зэрэг хүн хоорондын харилцаа тэр тусмаа ажлын талбарт харилцаа гэдэг бол маш тийм сармаг байдалтай байх хэрэгтэй. Бид энэ тэнцүү хэмжээнд хоорондоо харилцах хэрэгтэй. Тэгтэл чинь тэгж чадахгүй яалтчгүй чамайг алдаа хийсний чинь төлөө ямарваа нэгэн байдлаар ингээд муухай харилцаад эхэлж байгаа бол дээр нэмээд доромжлол гэдэг юмыг энгийн мэд болгоод ингээд харилцаад эхэлж байгаа бол тэр болол ерөөсөө байж болохгүй асуудал юм аа. За тэгээд түүнээс гадна яах вэ гэхээр зэрэг одоо таны ажилчид чинь нийлээд хоолнд орохдоо ч юм уу аль эсвэл хин нэгэнд одоо нийлээд ямарваа нэгэн баяр энтер зохиодог шүү дээ. Тэгтээ одоо ингээд чамайг яг ингээд хүрээллээсээ хасаад өөрөөр хэлбэл системээс хасаад чамайг байхгүй мэт үзээд өөрөөсөө чамайг одоо хүн гэж тоохгүйгээр тэд хоорондоо ингээд яриад инээлтэд баяр хөөр болоод
одоо баяр тэмдэглээд дээр нэмээд чамайг ороод ирэхээр гівгэнт яриагаа таслаад ч гэх мэт ингээд тэр бүх юмыг системээс хасах гэдэг юмыг чам дээр явуулаад ирэх юм бол энэ бол бас ажлын байранд одоо дарамтлал, системийн дарамтлал гэдгийг бий болгоод ирж байгаа. Тэгэхээр яахав чамайг ингээд ямарваа нэгэн байдал ажил дээр чинь тийм муухай байлгаа зогсохгүй дээр нэмээд одоо гүтгэлэг, доромжлол чиний талаар бүр цуу яриач гаргаж болно тийм хүмүүс. Тэгэхээр зэрэг бүх хүн одоо ингээд цуу яриа гаргаад тэрэнд итгээд хинч чиний талд орохгүй чи яалтчгүй ганцаараа гэдэг мэдрэмжийг аваад ирнэ. Тэгээ дээр нэмээд хэрвээ хүмүүс бүр хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэдэг юмыг ч хийдэг тохиолдол гэдэг. Тэрний яах вэ гэхээр зэрэг системээр одоо чиний эсрэг босоод чиний хийгээгүйг хийсэн болгоод алтаагийн чинь дарагт чинь цаашаа мэдэгдээд ингээд бүр яг чиний эсрэг тийм юм хийгээд ирэх тийм тохиолдол гэдэг. Энэ бол яалтчгүй систем чинээр орж байгаа хүн. Тэр учирч магадгүй тийм одоо хэцүү асуудал юм байна. За түүнээс гадна эмэгтэйчүүд дээр их тохиолддог бэлгийн хүчээр хийлэл аль эсвэл эмэгтэйчүүд л сайн сул дорой биетэй тэр бүхнээр нь тайлбарлаж тухайн хүнд бас ингээд хүчээр хийлэл одоо доромжлол гэдэг юмыг хамсуулагч тохиолдол байдаг. Тэгэхээр зэрэг ажлын байран дээр болж байгаа энэ дарамтлал, доромжлол бүхэн мобинг мөн үү гэдгийг олж ялгахын тулд нэг дараах асуудлууд дээр анхаарал үзчих хэрэгтэй. Тэрний юу вэ гэхээр зэрэг яг нэгдүгээрт би түрүүний удаад бас ярьж байсан. Тэрний юу гэхээр одоо энэ юм бол тодорхой нэгэн хугацаанд байнга давтагдсан байх ёстой. За нэгдүгээр шалгуур нь бол тодорхой хугацаанд давтамжтай байсан байх ёстой. Тэрнээс биш нэг удаагийн алдаанаас ч юм болоо дараагт нь чинь чам руу ойрлох, аль эсвэл хамт олон чинь чам дургүйцлээ илэрхийлэх тэр бүхэн бол энэ бол биш юм байна. Тэгэхээр зэрэг энэ бол нэлээд удаан хугацаанд олон удаагийн давтамжтай байсан байж энэ бол мобинг болж байгаа. За хоёр дахь юм нь юу вэ гэхээр зэрэг тань дээр яалтчгүй системийн дарамтлал буюу системийн гадуурхал гэдэг ямиг ажиглагдаж тэр яг системийн гадуурхал болж байгаа үйл явдал яг тань руу чиглэсэн байж энэ мобинг болж байгаа. Системийн гадуурхал гэдэг нь юу вэ гэхээр зэрэг хэрвээ та систем дотроо мобинг хийгдэж байгаа хохирогч болсон тохиолдолд хин нэгэн хүн тэрийг үлдэж байгаа хэрэгтэн болно доо. Үлдсэн хүмүүс нь яг вэ гэхээр үзэгчд болж байгаа. Тэр үзэгч чинь дотроо хоёр хуваагдчихж байгаа. Нэг хэсэг нь болох дээр зэрэг зүгээр үзээд одоо харсан ч хараагүй юм шиг, үтсэн ч үзээгүй юм шиг. Чив чимээгүй. Энэ бүх надад тохиолдоогүй их юм гэсэн шиг ингээд чимээгүй болоод ингээд чиний эсрэг хамтдаа тэмцэхгүй ингээд дугаа болж байгаа бол нөгөө хэсэг нь одоо яг чамайг доромжилж дээрлэгэж байгаа хүнтэй нийлээд инээгээд шоолоод хамтраад ингээд тэр хүний хамтрагсад буюу тэрний хөвгүүлэн дэмжигчд нэг хэсэг болоо явчихж байгаа. Инхээр яг систем гэдэг юм ингээд ерөөсөө яг чиний эсрэг босоод ирж байгаа. Энэ бол системийн гадуурхал гэдэг юм ялчгүй явагдаад ирж байгаа юм шинж. За дараагийн юм юу вэ гэхээр зэрэг энэ системийн гадуурхлаас болоод чам дээр ямар нэгэн сэтгэл зүйн сөрөг үр дагаврууд гарсан байх хэрэгтэй болж байгаа. Энийг чи одоо юугаар батлах вэ гэхээр зэрэг чам дээр чи одоо өөрийгөө маш мэдэрдэг хүмүүс бол мэддэг. Миний сэтгэл нэг л онцгүй байна. Энэ юунаас болчихвоо гэдгийг хайдаг хүмүүс байдаг. Тэр тусмаа одоо ингэ сэтгэл зүйчдэр очиж тэр бүхнийхээ тухай ярьдаг, ярилцдаг хүмүүс байдаг. Энийг юунаас мэдрэх вэ гэхээр зэрэг одоо яг чамайг ажил дээр чинь болж байгаа энэ системийн гадуурхал чиний энэ сэтгэл зүйн хямралтай ямарваа нэгэн хугацааны хувьд давхцсан аль эсвэл яг ойрхон байсан энэ чиний сэтгэлийн хямрал нь энэ ажил дээр болсон үйл явдалтай хамаатай маа гэдэг хамаарлыг олж өгөх цаг хугацааны хувьд тийм ижил байх тийм нөхцөлд шаардлагатай байж байгаа. Тэрнээс биш чи өнөөдөр гэртээ одоо нөхөртөөгөө ч юм уу их нэртэйгээ харилцаа муудснаас болоод өстө бүх юмыг асуудлыг өөр дээрээ тохож бодоод ажил дээр ирээд ажлынхаа хүнтэй муудалцаад байгаа тэр юм бол энэ системийн гадуурхал буюу мобинг гэдэг юм бол биш юм аа. Тэгэхээр тэр сэтгэл зүйн хямрал, сэтгэл зүйн асуудал чинь энэ мобинг гэдэг юм хамаарахын тулд чиний ажил дээр болж байгаа үйл явцтай чиний сэтгэл зүйн даун энэ чинь яг тодорхой хугацаанд нэг байж энэ рүү орж байгаа шүү. За тэрний дараагийн хамгийн том юм юу вэ гэхээр зэрэг хамгийн том шалгуур юу вэ гэхээр зэрэг хэрвээ ажил дээр ч болж байгаа энэ гадуурхалд чи өөрийнхөө зүгээс ямар ч хийх тийм одоо нөлөөлөх боломжгүй тохиолдолд ийм үйл явдал болоод байгаа бол яалтчгүй энэ сэтгэл зүйн дарамтлал буюу одоо системийн дарамтлал явагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл магадгүй одоо soft skill гэж ярьдаг штеп. Чи ажилдаа ур чадваргүй тийм ажилтан байгаад таны ажлынхан чамайг чи ажиллаж чадахгүй ч цалин аваад байна гэсэн үгнээс чамайг ингээд
одоо гадуурхаж байгаа бол энэ бол чиний асуудал болж байгаа. Яагаад гэвэл чи ажиллаа хийж чадахгүй ч бусдад адилж цалин авна гэхээр энэ бол мобинг биш, ялчгүй чиний soft skill буюу ур чадрын асуудал болоод ирж байгаа. Тэгэхээр надаас хамаарахгүй юм дээр тэд намайг ингээд системээс гадуурхаж байгаа бол өөрөөр хэлбэл чи ажлынхаа хувьд ур чадвараа алдаагүй, чи ямарваа нэгэн байдлаар ямар ч тийм одоо өөрөөс шалтгааллах бүхнийг хийж чадаад байж ич гадуурхагдаад байгаа бол энэ бол ялчгүй мобинг явагдаад байгаа. Тэгэхээр зэрэг энэ дөрвөн одоо шаардлагыг заавал хангасан байж ич мобинг гэдэг юм ажлын талбар дээр явагдаж байгаа юм шүү дээ. За тэгээд энэ мобинг явагдаж байгаа тохиолдолд чиний зүгээс хийж чадах юм одоо байдаг. Тэр нь гэхдээ тийм олон биш. Тэр талаар би хэлж өгье. Хамгийн ихний юм болох тэр зэрэг ерөөсөө чам дээр ингээд мобинг явагдаад байгаа тохиолдолд чи тэрийг ерөөсөө үл томсорлох гэдэг аргыг хэрэглэж байгаа. Хамгийн нэгдүгээр арга үл томсорлох. Үл томсорлох гэдэг нь юу вэ гэхээр зэрэг чи хохирогчийн дүрт оролгүйгээр чи нөгөө удаа чамайг дээрлэхэд байгаа хүндээ чиний энэ гаргаж байгаа үйлдэлийн дагуу би хамхуу шиг хийсэж байдаг сэтгэл зүйн хатгүй хүн би биш ээ. Чиний над хийж байгаа юм надад сонирхолгүй байна. Би ажиллаа хийгээд дугаа явчихна. Чиний над асуудал чинь чиний асуудал гэдгийг тухайн хүнд харуулад үл томсорлоод л явчихна. Тэрхээрээ чи юг харуулж байна гэхээр чи сэтгэл зүйн маш өндөр хаттай дээр нэмээд сэтгэл зүйн дархлаа гэдэг юм а илүү сайнаар хөгжүүлж чадсанаа тэр хүнд харуулж байгаа. Энэ бол ерөөсөө хүнийг ямарваа нэгэн байдлаар сэтгэл зүйн дайн хийхэд хамгийн сайн ялж чадах юм бол энэ үл томсорлох. За тэгэд үл томсорлохдоо тухайн хүнд муухагаар үл томсорлох ш зүгээр л тухайн хүнд хариу үйлдэл үзүүлэхгүй үл томсорлох. Тэгэхээр яах вэ гэхээр зэрэг чамаас гаднаас чам шиг би гаднаас хамаарад миний сэтгэл зүй ингээ өдөр болгон хувираад байдаг хамхуул биш ээ гэдгээ тэр хүнд харуулчихж байгаа байхгүй. Сэтгэл зүйн дархлаа гэдэг юм би өөртөө чанга ойлгож чадчихна гэсэн үг. Сэтгэл зүйн дархлаагаа хэрхэн хөгжүүлэхээ талаар би бас лайв Facebook хичээл хийсэн ба та нар тэрийг нэг болоод харчаарай. За хоёрдугаар чиний хийж чадах юм юу вэ гэхээр зэрэг ерөөсөө ямарваа нэгэн одоо сөрөг товтлогоо гэдэг юм хийх хэрэгтэй байна. Хэдийгээр сөрөг довтолгоо гэдэг их муухай тийм нэртэй тэмцэл мэд нэртэй байгаа боловч энэ нь бол шал ондоо юм байна. Энэ юу вэ гэхээр зэрэг тэмцлийг авчирна. Чи тэр хүнтэй яг адилхан харьцаад яг адилхан байгаад ах юм бол ерөөс үр дүнд хүрэхгүй. Тийм учраас тийм байдлаар тэмцэхгүй юм шүү. Сөрөг довтолгоо гэдэг нь юу вэ гэхээр зэрэг тухайн хүнтэй хоёулахнаа харьцах боломжийг хай. Магадгүй тэр хүн тий харилцааны алдаатай хүн байж болно. Тэгэх юм бол тэр хүнтэй яриад ойлголцох тал тэр л арга хай. Харилцааны арга дээр ингээд тэр хүнтэй яриад ойлголцохгүй байгаа тохиолдолд чиний дараагийн хийх алхам юу вэ гэхээр зэрэг олонний дунд тэр алдааг яар. Одоо юу гэдгийг чиний тухайн маш муухай одоо ямарваа нэгэн юу хийсэн байж болно, күтгэлэг хийсэн байж болно, доромжлол цуу яриад тараасан байж болно. Тэгэх юм бол хамт олонныхоо дунд одоо юу гэдгийг те за дулмаа чиний тэр яриад байгаа юм чинь надад таалагдахгүй байна. Би хамт олонныхоо өмнө хэлий. Би тийм хүн биш шүү. Би тгээгүй. Тийм юм бол над дээр тохиолдоогүй. Тийм учраас энийг та нар мэдэх ёстой шүү гэдэг хамт олонныхоо дунд хэлэх ёстой. Энэ боломжийг ашиглаад одоо хурал дээр ч юм уу өөрийгөө зөвөр ойлгох боломжийг хай. Хүмүүс магадгүй чи тэдэнтэй ойлголцох боломж өгөөгүй улмаас тэр одоо чамайг дээрлэхэд байгаа хүний талд орчоод системийн дарангуйлал чамд хийгээд байгаа хүмүүст өөрийгөө ойлгох тэр боломжийг тэгж өгч байгаа юм. Энийг сөрөг довтолгоо гэж нэрлэж байгаа. Нэр нь сөрөг довтолгоо боловч энэ бол маш гоё тийм харилцааны одоо тийм сөрөг довтолгоо юм шүү. За 3 дахь асуудал юу вэ гэхээр зэрэг одоо сөрөг довтолгоо гэдэг юм бичгээр хийж байгаа. Сөрөг довтолгоо гэдэг юм бичгээр хийсний одоо хэд хэдэн сайн тал гэдэг. Энэ юу вэ гэхээр зэрэг бүр ямарваа нэгэн байдлаар амжилтанд хүрээгүй тохиолдолд таны одоо тий ойлголцох гэсэн оролдлого амжилтанд хүрээгүй тохиолдолд та эцэстээ хууль шүүхийн байгууллагаар явах учраас танд баталгаа олж үлдэж байгаа. Хоёрдугаарт юу вэ гэхээр зэрэг та тэр хүнд ингээд нөгөө бичгээр ингээд ямарваа нэг юмар өгснөрөө тухайн хүн тэрийг уншаад өөрийнхөө сэтгэлдлийг чи тэр хүнтэй хуваалцсанаар тухайн хүн уншаад өөртөө бодох бодол одоо зайг өгöd чамтай ойлголцох нэг юм хэлбэрийг өгч байгаа. А тэрэн дээрээ юу гэх вэ гэхээр зэрэг энэ байдал удаан үргэлжлүүл би дараагийн удаад яадаг ч байсан шүүх цагдаагийн байгууллагаар явхаас өөр аргагүй гэдгийг хэлээд дараагыгаа цэцээ гэж үйдэг штэ тий. Одоо нөгөө нэг дарагтаа бас давхар тэр захиагч юм явуулчих хэвээр байна. Энэгээр дарагтаа чи ямар нэг юм ойлгуулж чинь гэхээр дарагтаа энэ байгууллага дотор менежментийн буруу үйл ажиллагаа явагдаад байна. Тэр тусмаа менежмент одоо ажилчдын хооронд халуун уур амьсгалтай байх
тэр юм дээр анхаарах хэрэгтэй байдал. Менежмент энэ ажлаа хийхгүй наа. Энэ ажлаа та хийж одоо асуудлыг шийдэж өгөөч гэсэн юм давхар цаашаа сигнал болгоод өгч байгаа. За тэгээд дөрөв дэх арга юу вэ гэхээр зэрэг энэ бол ухралт хийх арга юм байна. Ухралт хийх арга гэдгийг бол яах ёстой вэ гэхээр зэрэг ерөөсөө л одоо нэгэнт юу ч болоогүй бол үнэхээр тэр байгууллага дарганч хинэнч одоо чиний одоо тим юмд одоо тэг бичгээр хийсэн амаар хийсэн энэ шаардлага тавилтуудад нааштай хариу өгөхгүй бол чи тэгээд өөрийгөө бодоод өөрийнхөө эрүүл мэндийг бодоод сэтгэл зүйн эрүүл мэндийг бодоод тэр байгууллагт баяртай гэж хэлхэл үлдчихэж байгаа. За тэгээ баяртай гэж хэлэхдээ зүгээр нэг баяртай гэж хэлэхгүй. Энийг бол би дандаа хэлэх болно. Хуулийн хариуцлага гэдэг юмыг заавал хүлээх ёстой. Хуулийн хариуцлага гэдэг юмыг хүн яагаад би энэ дээр одоо ажилчны эсрэг чи эрүүгийн гэмт хэрэг болгож үүсгэн штэ. Германд бол одоо энэ яг эрүүгийн гэмт хэрэг явдаг. Хин нэгнийг доромжлох, худал ховд суу яриа гаргах, дээр нэмээд хүн гүтгэх энэ бүхэн бол эрүүгийн хариуцлага гэдгээр тодорхойлогдоод явчихдаг юм. Яагаад тэгэхээр энэ нь хүнд сэтгэл зүйн маш том дарамтыг авчирдаг. Тухайн хүн бол сэтгэл зүйн дарамтанд орсноосоо болоод сэтгэл зүйн өвчтөй болно. Ажиллах ур чадвараа алдна. Янз бүрийн маш их муу үр дагавартай байдаг юм аа. Гэр бүлээ сална. Гэр бүл нь ойлгохгүй байлна. Гэх мэт янз бүрийн муу үр дагавартай байдаг. Энэ бүхний хуулиар хамгаалуулсны үндсэн дээр сэтгэл зүйн дарамтанд оруулсныг яг биед учруулсан гэмт хэрэг шиг бодож үзэж энэ дээр хариуцлага тогтдог юм байдаг. Маш харамсалтай би одоо нөгөө Улаанбаал гэд нэвтрүүлгийг үзэж байхад сэтгэл зүйн одоо дарамтанд үнэлгээ үзүүлдэг юм Монголд байдаггүй гэж ярьж байсан. Тэрийг сонсоод би маш их гайхсан. За яах вэ? Байдгүй маа гэхэд энийг яах ёстой вэ гэхээр зэрэг уг нь тухайн байгууллага дотроо байгууллага хэрвээ зөв ажилтдаг менежменттэйсэн бол байгууллага дотроо тэрийг одоо ёс суртахууны харилцаа гэдэг маягаар ч юм уу заалт оруулаад өгч гэсэн юм байна. Хин нэгнийг доромжлох, гүтгэх, одоо хин нэгний тухай худал цуу яриа тараах гэх мэт юм хомрохлсон ийм үйл явдлыг манай байгууллага твчихгүй гэдэг тийм юмыг байгууллагын зүгээс захиргааны зүгээс хариуцлага тогтооно гэдэг юм оруулаад өгчөд л уг нь бас болоод явчихж байгаа. Тэгэхээр яах вэ? Байгууллагын дарга, байгууллагын менежмент гэдэг бол энэ дээр маш их юм хийх ёстой. Ажилчдын дунд юм болж байгаа. Тэгтээс зэрэг байгууллага тэр ажлаа хийж чадахгүй бол одоо ганцхан чамд юу үлдэх вэ гэхээр зэрэг хувь хүний хөгжил гэдэг юм л үлддэг юм. Өөрөөр хэлбэл чи хэрвээ ямарваа нэгэн байдлаар ажилдаа хүмүүст ингээд дээрлэхүүлээд ингээд ажлаас гарч байгаа бол эн чинь чиний шинэ хөгжлийн чинь хамгийн ихний алхам болоод өгдөг юм. Системийн асуудал буюу бэрхшээл гэдэг болгон яаж илэрдэг вэ гэхээр тухайн байгууллагын хөгжлийн дараагийн шат болох үднээс гадагшаа илэрч тэр эдийн одоо гарч эхэлж байгаа юм шинж. Тэрнээс биш хөгжил явагдах болоог бол тэр чинь ингээл дотроо ингээл идэлээл яваад байна. Хамгийн сүүлд ямарваа нэг юм болоод энэ цад үсэрч байна гэдэг чинь хөгжил явагдах шатлал эхэлж байгаа. Тэгэхээр байгууллагч энэс бид байгууллагынхаа урлаг гэдэг юмд шинээр одоо шинжилэл хийх ёстой байна гэдгийг олж харах ёстой болж байгаа. Тухайн хүн ч гэсэн яах вэ? Би өөрөө дээрээ сэтгэл зүйн дархлаа гэдгийг хөгжүүлэх ёстой байна. Энэ бол миний өөртөө хийх хувь хүний хөгжлийн эхлэл юм байна гэдгийг өөртөө ойлгож өгч байгаа. Тэгэхээр хүн хүнтэй ямарваа нэгэн байдлаар харилцааны аль эсвэл үл ойлголцох асуудалд ороод байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр тухайн хүн сэтгэл зүйн одоо сэтгэл зүйн дархлаа гэж ярьдаг шүү дээ. Тэр нь чанхан тэрийг хөгжүүлсэн хүн явандаа ялт юм аа. Сэтгэл зүй муутай хүн бол яаж ч байсан явандаа ялагдаад ирдэг. Тэгтэр зэрэг чиний зүгээс чамд өөр төр хийж чадах хамгийн том юм бол сэтгэл зүйн дархлаагаа хөгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, харилцааны соёлд сурах. Тэр бүхнийг хөгжүүлэх хэрэгтэй байна. За тэгээд хэрвээ миний дуртаагүй тийм ямарваа нэгэн зөрчил, тийм сэтгэл зүйн дайралт, доромжлол, тийм одоо дарангуйлал та нарын ажил дээр гардаг бол тэрийг надтай болон бусдаагаа хуваалцаарай гэжгүй. Яг гэвэл би тэр болгоныг хэлж одоо дуусгаж чадаагүй байх гэж бодож чинь мэдээж янз бүрийн хэлбэрээр гарч байгаа миний хэлээг үзэндөө хэлбэрүүд бас цаанаа нуугдаад үлдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр өнөөдрийн хичээлийг би ингээд дуусгая. Дараагийн хичээл дээр би та нарт юу хэлхийг хүсэж байна гэдгээр зэрэг би хүүхдүүдийн дунд болдог дарамтлал, дарангуйлал энэ одоо мобинг гэдгийн талаар ярих гэж бодож байна. Яагаад гэхээр зэрэг хүүхдүүдийн дунд болж байгаа юм дээр
Хүүхдүүд хэдийгээр муу санахгүй ч гэсэн энэ хүүхдүүдэд нөлөө үзүүлж байгаа сурган хүмүүжүүлэгч ээж аав гэдэг нь маш их том нөлөө үзүүлж чаддаг учраас ээж аав нь энийг мэдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр би та нарт дараагийн хичээл дээр хүүхдүүдийн дунд болдог тийм мобинг гэдэг юмны талаар хэлж өгье. Тэгээд одоо өнөөдрийнхээ хичээлийг ингээд дуусгая. Тэгтэр зэрэг яах вэ? Дараагийн хичээл болтол баяртай. Та нартай баярлалаа.